За сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Idea Plus podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай энэ удаагийн дугаарт та бүхний сайн мэдэх Lem Press-ийг хамтран үүсгэн байгуулсан. За мөн Capital Markets Mongolia компаниг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Зол баяр оролцож байна. Тэгээд Золоод энэ өдрийн мэндийг хүргэе, бас манай урилгыг хүлээн авсан маш их баярлалаа. За шинэ оны мэндийг. За баярлалаа. Тэгэхээр Золоо тэр үед өнөөдөр нэлээд чухал сэдвүүдийг хүндэн ярихаар төлөвлөж байна. Тухайлх юм бол баялагын шилжилт буюу нэг үеэс дараагийн үе рүү хөрөнгө шилжих процесс үүн дээр үүсэж байгаа асуудлуудыг эхлээд хүндэн. Тэтгэвртэй гарч байгаа бизнес эрхлэгчдийн хувьд бол компани үр хөвгүүдтэй өвлүүлэх үү, үр хөвгүүдээрээ удирдуулах уу, эсвэл мэргэжлийн менежерүүдийг томилж ажилуулах уу гэх мэтчлэн олон хувилбарууд гарч ирдэг. За энэ асуудлыг бид нар Монголын жишээтэй холбоод ярилцах болно. За үүнээс гадна Lem Press-ийг хамтран үүсгэн байгуулсан. За одоо Capital Markets Mongolia компаниг үүсгэн байгуулад удирдах явж байгаа Золоо захирлаас медиа салбарт ялангуяа стартапыг амжилттай гаргаж ирэхэд анхаарах асуудлууд юу байдгийг гэдгийг туршлагатай нь холбоод асууя гэж бодож байна. За ялангуяа одоо зар сурталчилгааны орлогоос ихээхэн хамааралтай байдаг медиа салбарт дараагийн том зүйлийг авчрах бизнес модель юу байж болох талаар бас товчхон хөндөё гэж бодож байна. За ингээд ярилцлага эхлүүлэхээс өмнө маш товчхон мэдээллийг бас хүргэе. Манай Idea Plus podcast эхний дугаараа хүргэснээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд бид нар Монголын топ коуч нар, энтерпренеурууд, мөн дэлхийн шилдэг их сургуулиудын төгсөгчид гэх мэтчлэн 70 гаруй зочинтой ярилцлага хийж нийтлсэн. За тэдний дунд өмнө нь огт ярилцлага өгч байгаагүй хүн олон байсныг бас энд онцлохыг хүсэж байна. За энэ утгаараа бид нар шинэ өнцөг, шинэ дуу хоолойг бас сонсогчдод хүргэхийг хичээж ажилласан. Тэгэхээр манай энэ хүү контентуудыг цаашид дэмжих хүсвэл description хэсэгт байгаа банкны данс болон дэлгэцэн дээр харагдж байгаа QR кодыг уншуулан хандив өгөх боломжтой. За энэ яг Монголын бизнесийн орчны шилжилт гэхээр яг зөвхөн бизнесүүдэд л хамаатай юм шиг ойлгогдож магадгүй л дээ. Гэхдээ энэ яг үнэндээ бид бүгдэд хамаатай. За манай эдийн засгт хамаатай асуудал гэж харж байна. За би ганцхан тоо хэлье. За энэ Vanguard гэдэг фирмийн тооцоогоор бол ойрын 5 жилийн дотор буюу 2030 он гэхэд дэлхийд даяар 18.3 их $80 хөрөнгө одоо ингээд дараагийн үе рүүгээ шилжих юм байна. За энэ бол асар том тоо. Америкийн эдийн засгтаа дүүхэд тоо гэж харж байна. Тэгэлгүй яг хоо за Монгол маань одоо бид бүгд л ярьж байгаа арсан чөлөө зах зээл шилжээд 30 жил болж байна. Дараагийн 30 жил яах вэ гээл те. Улс төрийн хүрээнд, нийгмийн хүрээнд ч гэсэн шийдэлтийг ярьдаг. Гэхдээ яг бас саагаараа бас хамгийн том болж байгаа юм бол бизнесийн хүрээнд болж байгаа шилжилт гэж би бол хэлмээр байна. Энэ дээр юу яриад байна гэхээр одоо бид чинь одоо анхны бизнесмэнүүд маань бол 1990-ад оны ихээр манай миний үеийнхний хэлэхэд бол аав ээжнэр маань бизнес хийж эхэлсэн тий ганцын 8 байсан янз бүрийн 8 бизнес хийж эхэлсэн. Тэгээ том жижиггүй. За одоо эргээд харахад тэр хүмүүс маань одоо зарим маш амжилттай болоод Монголын хамгийн том групп компаниуд байна. Зарим нь өөр хэмжээндээ шилжилт нүүлрүүл эхэлж байгаа гэр бүлүүдч байна. За тэгээд эхний үеийн бизнесмэнүүд маань одоо ер нь тухайн үед 20-той байсан гэж бодоход хамгийн залуудаа нэг 50 эдтэй болсон тий 50 60 70 буюу яс нэлээд одоо үе өнгөрч байгаа болж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө талаас тэгээд ингээ харахаар манай Монголч ихэнх бизнесүүд чинь гэр бүлийн бизнес хэлбэртэй байгаа байхгүй. Бид бүхэн мэдэндээ угаасаа л харахад гэр бүлээрээ ажилладаг, эхнэр нөхөр хоёр хоёулаа байждаг, эхнэр нь удирдах зөвлөлтөнд байждаг ч гэдэм үү тий. За тэгэл шийдвэр гаргалт нэг л хүнээс хамааралдаг эсвэл гэр бүлийн хамаатнуудаас авдаг гэл. За энэ маань угаасаа ямар ч улс орнд нөгөө зах зээл эхлэхэд ийм л эхэлдэг л дээ. За тэгэхээр сүүлийн хэдэн жилийн харахаар сонирхолтой зүйлс ажиглагдаж байна. Ер нь гэр бүлийн бизнес гэдэг маань дэлхийд даяар бусад улс орны туршлагыг харсан ч гэсэн тийм урдаан доктортой орчинд доктор маш хэцүү байдаг. Тэгээ яг тэрнтэй манай бизнесүүд бас тулгарч байгаа шүү. Тэгээ ер нь бол ямар асуудал юу нэгээр мэдээж бизнесээ хүүхдүүдтэй үйл залгамжлах шаардлага үүсч эхэлнэ. За тэнгуүч чинь бол өв залгамжлалын асуудал хэрэгж байгаа. Энэ бол маш том асуудал гэдэг. Хууль эрхцэн хувьд ч гэсэн маш том асуудал. Энэ дээр
Миний сонссноор манай шүүх дээр ч гэсэн нэлээд нас хэрэгүүд явж байгаа яг үйл боломжтой асуудал дээр маргаанууд. За энэ дээр чинь бол мэдээж 2 дугаар үе буюу хүүхдүүд нь үйл боломж чадах уу чадахгүй юу, өөрөөр хэлбэл чадамжтай юу чадамжгүй эсвэл хүсэж гин үсэхгүй байна уу гэсэн асуудал яригдана. За тэгээд үнэхээр чадахгүй эсвэл хүсэхгүй гэдэг эхлэх юм бол өөр ямар сонголт байгаа юм бэ гэж тийм. Заавал ер нь хүүхдүүд нь үйл боломж салбгүй шүү дээ. Хоёр дахь сонголт бол мэдээж нөгөө мэргэжлийн менежерүүд авч хөлсөж ажиллах тийм мэргэжлийн гүйцэтгэх захирал тавих. Эзэдүүд бол өөрсдөө илүү нэг төлөөлөн үндэс зүйлд суугаад илүү хяналтын байдалд орох. Их шиг боломж байгаа. Зарим компаниуд угаасаа ч ийшээ орсон байгаа. Тэгээд гэхдээ энэ дээр бол ихэнх бүх компанид ийм боломж байна нөхөр хэцүү. Ягаад гэвэл Монголд гүйцэтгэх захирал олж томилж тавих, бусад захирлуудыг тоож тамилцаахад бол хүний нөөцийн хувьд тийм талантын хувьд бол хэцүү л дээ. Тэгэхээр чадчихвэл үнэхээр тэр компаниуд тэр эзэдүүд бол маш эцтэй байна. Одоо сүүлийн үед бас энэ дээр яж практикууд бол зарим компаниуд бол нөгөө гүйцэтгэх захирлуудад бол маш сайн бонус болон цалин хангамжаар хангаж санал тавьж одоо авч үлддэг болсон байлээ. Тэгэхээр тэр бол айлцах хүн шаардлага үүсэж байна л да. Corporate болоод тэгээ мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулад явах цаашдаа бол маш зөв. За 3 дахь сонголт бол ердөө нөгөө бизнесээс exit хийх буюу бизнесээ зарах. Ер нь бол манай ингээд бизнесменүүд ах иш нарыг харахаар бизнесээ өөрийн хүүхэд мэддэг салж хагц чадахгүй одоо ер нь тийм зан хандлагатай шүү дээ. Ер нь гэхдээ сүүлийн одоо үед би хэдийн компаниудаас эзэдүүдээ сонсч байхад ер нь бизнесээ зарсан ч яах вэ гэдэг одоо дүгнэлт хандлага хүрсэн бизнесүүд бас нэлээд сонсогддог болсон. Өөрөөр хэлбэл ер нь бол бизнесээс жоохон залхаж эхэлсэн гэсэн үг тийм. За дээрээс нь бас мэдээж нас явах үеэр эрүүл мэндийн болон гэр бүлийн мэдгөөд нийгмийн янз бүрийн хэрэгцээ шаардлагач гарна. Тэгээд тэр хүн ч гэсэн бас нэг амар тайван төвтэй гарахын сонирхолтой байж янз бүрийн сонирхолж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бас нөгөө одоо сүүлийн үед бас илүү нөгөө M&A хэлцлүүд буюу компанид хоорондоо нийлэх нэг яг бодлогодох хэрэгцээ их явдаг болоод байгаа шүү дээ. Тэр чинь бас энэтэй холбоотой болов. Дээрээс нь бас тийм private equity гэж ярьдаг хувийн хөрөнгө оруулалтууд бас их яригддаг болсон байлээ. Тэгээд энэ дээр бас яг манай нөгөө сая CMM Capital Markets нөгөөг танилцуулж бидний тийм бас зорилго бол энэ дээр цаашдаа ажиллах буюу нөгөө яг хаалттай хөрөнгө оруулалтын хэлцээрүүдийг бий болгох тийм. Эн чинь нөгөө яг эдийн засгийн онлайн хувьд ярих юм бол бүтээлч устгал гэдэг шүү дээ. За эхний үеийн бизнесүүд яваад тэр бизнесүүд маань тэр хэмжээнд хүргээд авчирчлаа тэр эхний үеийнх нь. Одоо тэр хүмүүс окей энэ хүргэлээ энэс цаашаа л боломжгүй байна. Энэс ингээл боллоо гэж үзвэл тухайн өөрийнхөө хувийг зараад хангалттай мөнгөө тэр хүн авах. Энэ бизнесийг цааш нь хөгжүүлж чадах хөрөнгө оруулагч нар нь орж ирээд тухайн бизнес хөгжүүлээд явгаа гэдэг чинь одоо нөгөө Америкийг хөгжүүлсэн юм чи тэр л байгаа даа шүү. Тэр гол юм private equity гэдэг те. Өөр ашигтай шилжилт гэх юм уу да. Тэгээ ийм 3 зүйл дээр одоо бизнесүүд одоо шийдвэр гаргах тулгарч байна те. Хоёр дахь нь ялангуяа мэргэжлийн гүйцэтгэх удирдлага олж товимлох гэдэг нь цаагаараа авах том өөрөөр олон шалгаа утгатай л да. Гэхдээ нэг том юу нь бол тренд бол нөгөө IPO гэдэг олон нийтийн компани буцаад компани болоод тэгээд илүү нөгөө засаглалын хувьд илүү эрүүл зөв болоод явах тийм сонголт бас байгаа л да. За энэ дээр би бас нэг судалгааны тог дурдмаар байна. За Vanguard-ийн мэдээлж байгаагаар бол за энэхүү баялагын шилжилт өөрөө одоо өв заламжлагчдын хувьд боломж за нөгөө талаасаа бас сорилт болдгийг харуулсан тоо байна. Америкийн эцсийн улсад хийгдсэн өмнөх судалгаануудаар бол за чинэлэг гэрүүлүүдийн одоо 70 хүртэлх хувь нь 2 дугаар үеийнхэн гарч ирэхэд бол хөрөнгөө бардаг гэсэн үзүүлэлттэй байна. За харин 3 дугаар үеийнхэн гарч ирэхэд энэ үзүүлэлт 90% болж өсдөг юм байна. Хэдийгээр за өвөг эцэг нь одоо өмнөх үеийнхэн нь ингээд маш том хөрөнгийг одоо бүтээсэн байлаа гэхэд дараагийн үе рүүгээ бол ингээд шилжихтэй нэлээ яригтай асуудал туулдгийг энэ судалгаа харуулж байгаа юм л да. Саяхан энэ Майкл Блумбергийн номыг уншсан. Энэ дээр мань хүн яг одоо хөрөнгөө яаж өвлүүл шилжүүлэх тухай зөвхөн өөрийнхөө бодлыг бичсэн байгаа юм л да. За энэ Америкийн эцсийн улсын тэрбумтай энэ хүн юу гэж харж ийн гэхээр за 2 охинтой. За би бол хүүхдүүдтэй ингээд ажил хийхгүй ингээд зүгээр байж хад болохоор хэмжээний тийм хөрөнгийг би бол үлдээхгүй. Одоо тэдний бүтээлч байдлыг бол устгахгүй гэж байгаа байхгүй. За тэгээд мэдээж яралтай үед хүнд хэцүү үед хэрэгтэй тэр тусламжийг бол би үлдээн. За тэгээд мэдээж trust байгуулах гэдэл буцаал ахаал нөгөө тэр үр хүүхдүүдэд идэвхтэй байлгах, нийгэмдээ хувь нэмэр оруулах тэр системийг ерөөхдөө ингээд зохицуултыг хийнэ гэсэн утгатай зүйл ном дээрээ бичсэн байт юм билээ. Тэгэхээр энэ дээр золоо чи юу гэж бодож байна?
За энд саяны Америкт ч юм уу олон улсад бол энэ чинь өөрөө маш том тусдаа асуудал те. Тэгээ олон практик зөв юмуд ч байдаг нөгөө саяны хэлсэн траст байгуулаад тусад нь байгуулж өгөх тэр нь гэхдээ тодорхой дөрмүүдтэй те энэ ийм зарцуул болохгүй гэсэн дөрмүүдтэй ч гэдэг юм. Эсвэл жилд тэдийг авч бодно ч гэдэг юм уу гэл. Тийм зарцуулалтын дээр ингээд тодорхой юутай гэж ойлгосон. Монголын хувьд бол яг компаниуд уус аль хэдийн одоо би манайд нь хэлдэггүй энэ асуудлаа хараад бас шилжилтүүд хийгээд эхэлсэн алхмууд хийгээд эхэлсэн л л дээ. Хамгийн наадах нь хүний нөөцийн бодлого дээр маш том анхаардаг болсон байна шүү дээ. Манай том компаниуд ялангуяа цалин хангамжийг бас нэлээд их нэмэгдүүлж байна. Ялангуяа ковидоос хойш тэр дундаа нөгөө гүйцэтгэх хөдөлгөөн буюу одоо C-level-ийн цагслуудын цалин хангамжийг бол маш өндөр болгосон байна. Тэр нь өөрөөр хэлбэл яг л нөгөө чадварлаг хүмүүсээр л компани бизнесээ удирдуулж өргөжүүлэх дээр л анхаарч шүү дээ. Өмнө нь бол бас тиймж байгаагүй та 10 жилийн өмнөхөө харахад. За хоёрт нь одоо манай хөрөнгөний зах зээл бас илүү хөгжөөл IPO их сонирхдаг болсон байлээ. Саяхан өнгөрсөн жилийн билүү CEO survey гэдэг нөгөө явуулдаг судалгаагаар топ 100 компани, топ 50 компани зэгцлүүдээс судалгаасан байлгүй та. 40% нь эх 3 жилд ямар нэг охин компани IPOийнэ гэсэн судалгааны үр дүн байсан. Ер нь ихэнх нь IPO ихээ сонирхож байгаа. Яг тэрний цаа зорилго нь бас ер нь зүгээр засаглалаа л ер нь жоохон ойлгох зөв эрүүл байдлага яа гэдэг сонирхол байгаа шүү дээ. Тэгэхээр засаглалтаа их анхааралтай болсон. ESG репортууд их гаргадаг болсон байна те. Тэгээд өөрөөсөө өнөвшөнд их хийдэг болсон байна. Дээрээс нь манай зах зээл энэ нөхцөл байдлыг ойлгоод бас зах зээл дээр нөгөө гүйцэтгэх хөдөлгөөд менежерүүд зориулсан сургалт, коуч юмуд маш их олон болсон байлээ. Тэгээ зарим компаниуд бүр олон улсаас тийм сургалтуудыг дотоод авч байгаа гэж би бас сонссон. Ял бүр нөгөө өв залгамжлалын асуудал дээр гэр бүлтэй ч гэсэн тийм сургалтыг авч байгаа гэж би бас сонссон. Тэгэхээр нөгөө компаниуд ойлгохгүй ойлгоод ихнээсээ явж байгаа юм бил. Янз бүрийн өөрөөсөө төвшөнд тий. Тэгээ миний харж байгаа бол хамгийн зөв зам нь бол тэгэл эртхэн нөгөө зөвхөн гэр бүлийн бизнес гэдгийг халахал байгаа шүү дээ. Зоригтойгоор. Яг энэ дээр бол нөгөө бизнесийн түвшнөөс л хамаарх байх. Нэлээд том бизнес байх юм бол бас хэцүү шүү дээ. Тэр их чинь ямар нэмж одоо процесс юмшиг болдор орж ирнэ гэсэн үг. Тэн дээр одоо хамгийн зөв юмуд чинь бол гадны томоохон хөрөнгө оруулагч оруулж ирэх шүү дээ. Одоо Апу дээр Heineken орж ирэл 25% эзэмснээс хойш Апугийн засаглал, Апугийн бизнес яаж өргөж сайжирсан бид нар одоо бүгд мэдж байгаа шүү дээ. Одоо өцөд ялангуяа хөрөнгөний биржтэй байдаг учраас бид нар бүгдийг харж байгаа тий. Апу бол шал өөр болсон. За MCS ч гэсэн хэдэн жилийн өмнө гадны томоохон фондод 20-25% зарсан шүү дээ. Тэгээд гадны фонд одоо ер нь нөгөө борд дээр нь гадныхан сууж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр том компаниудад хувьд бол нөгөө дотоодос ихэл гаднаас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирээд бизнесээ тэлэхтэй. Тэгээ ялангуяа энэ чинь томуудыг нэгэнд ярьсных нөгөө манай том групп компани бизнесүүд маань одоо дотоодын зах зээл ханчаад байгаа учраас гадшаагаас тэлэх гэж үздэг болж байгаа. Тэгээ ялангуяа таад сүүлд бид харж байгаа нөгөө Төв Аз руу тэлэх гээл манай 5 бог тэлж яана гээл нөгөө ерөнхийлөгч очих хоёр ярилцал хийсэн MCS байна. Investcore байна гэл те. Тэгэхээр гадшаагаа олон улс руугаа тэлэх амбиц одоо бас чиглэж эхэлж илээ. Тэгэхээр энэ дээр ч угаасаа л гадны хөрөнгө оруулалт, гадны партнер хэрэгтэй болно те. Тэгэхээр том бизнесүүдээр бол ингэж нөгөө илүү тэлэх нь зөв болов гэж харж байна. Тэгээд хувийн нөөцийн бодлого түрүү ярьсан те. Жижиг дунд Монголын бизнесүүдийн хувьд бол тэр бол өстой нөгөө кейс бай кейс л гэж явах бах. Одоо юм болгон заавал гэр бүлийн бизнесээс шууд салах гэж хэлэхгүй л дээ. Зарим өсөлтийнхөө аль үедээ явж байгаа гэдгээс л хамаарах байх. Одоо зарим үед бол гэр бүлийн бизнесээр байж байгаа зүгээр бах те. Яг нэг гол шийдвэр гаргачих юм маань өөрөө яг ямар төвшөнд байна гэж нөө компани циклээс гадна хувийн цикл гэж байдаг шүү дээ. Хувийн ч өөр бас нэг өөр пик аль үедээ явж гин гэдгээс өөртөө нөгөө сайн дүгнэлт хийх юм да. IPO гэж сая дурдлаа те. Тэгэхээр яг хоо энэ дээр манай хөрөнгөний зах зээл хөгжиж байгаа тий. За одоо Хека болцсон компаниуд сүүлийн жилүүдэд IPO хийсэн компаниуд дотор хүртэл нэлээд шүүмжлэлтэй асуудлууд байдаг шүү дээ. Гэтэ яг би сүүлийн үед бол илүү миний нөгөө аргумент болохоор илүү байх банк компаниудаа илүү нээлттэй хувьцат компани болгоё гэвэл яг ингээд бодит төр харахаар юу юм бэл.
нээлттэй хувьцат компани болсны даваа тал гэдэг маш бага юм байна Монголд. Ерөөсө бодлогоор тэмцсэн юм байхгүй. Тэгээ нөгөө компани маань хувьцат компани болцдог тэрнээсээ илүү зардалтай байгаа байхгүй. Хувьцат компани болонгоо таалттай бизнес илүүтэй маш олон бичих засны ажилтай болно. За тэгээ мэдээлэл ил болгон гэдэг чинь ер нь өрсөлдөөний хувьд бол тийм даваа талтай юу гэхээр биш шүү дээ. Одоо чи CUG-с 25%-ыг харалт. Тэгээ CU нээлттэй мэдээлэлээр бүх одоо санхүүгийн бизнесийн бүх мэдээлэл ил гаргаад байна шүү дээ. GS бол гарахгүй. Тэгэхээр GS-ийн болоо CU мэдээллийг хараалаа. Эднийх чинь CM байгаа юм байна. Ингээд өрсөлдөгч байгаа мэдээллийг шууд хараад байна шүү дээ. Тэгвэл чинь тэгээ тэгж харахад тэр бас нэг даваа тал биш. Яг ганц даваа тал байгаа нь илүү олон хүн танигдах юм да. Одоо илүү share хүчээс эзэмшсэн өөрхөн хүчээс эзэмшсэн компани дэмжигч гэдэг юм те. Илүү хүмүүс танигдах нь PR талаас илүү хэрэгцээтэй юм байна. Гэхдээ олон улсын бодлого одоо нөгөө сайн практик харахад бодлогын хэмжээнд нэвтрүүлэг дэмждэг байхгүй. Public company байвал санхүүжилт авахд илүү боломжтой гэдэг ч юм уу те. Татврын хувьд арай өөр гэдэг ч юм уу. Олон янзын хөшүүргүүд байдаг. Тэгээд тэр хөшүүргүүд нь сайн үүсгэж өгөөгүй юм байна. Тэгэхээр бид нар чинь хэрвээ одоо бодлогоороо өмнгийн засал гэдэг юм хөгжүүлье гэвэл компаниудад нээлттэй хувьцат компани байх нь маш том даваа талтай байх хөшүүргүүдийг бий болгох хэрэгтэй. Том зургаараа харуул хөрөнгөний засал хөгжин компаниуд нээлттэй болно гэдэг чинь ер нь манай нөгөө улс төрчдийн ярьдаг баялагын тэгш хуваарлтанд хэрэгтэй хамгийн том хэрэгтэй зүйл байхгүй. Хэрвээ бид нар баялагын тэгш хуваарлттай буюу одоо Монгол үүсэж байгаа баялагаас иргэд олон нийт иргэд хүртдэг байгааг бол зүгээр л тэр баялаг бүтээж байгаа компаниудын үцэг эзэмшдэг байх чинь л өөрөө хамгийн том ихний албан шүү дээ. Тэгэхээр одоо MCS их мөнгө олоод бол MCS-ийн үцэг эзэмшдэг болчихё л да тийм боломжтой л болчихё л да гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ дээр нөгөө яг одоо жоохон бодлогын дэмжлэг, бодлогын алхмууд дутагдж байгаа л гэж харж байгаа. Нөгөө талаас олон нийтийн мэдлэг ойлголтоо асар чухал шүү дээ. Та өөрөө ч гэсэн бас Slim Press-ийг байгуулж байхдаа ер нь олон нийтийн залуучуудын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж зорж исэн гэж таны бас ярьцлагаас сонссон. Тэгэхээр энэ дээр яг бодиттой алхмууд хийх дээр ямар боломжууд байна? За хоёулаа нэгэнт санхүүгийн медиа гэдэг сэдвийг хөндөж байгаагийн хувьд те Slim Press жишээ нь ямар нөлөө үзүүлж чадав те? Slim Press одоо 4 жил гар болчихлоо шүү дээ. Анх үүсгэсэн байгуулсан зорилгомж гэсэн санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх байсан. Одоо манай гол юм нь ньюслетер, имэйлээр ньюслетер явуулдаг 37 мянган уншигчтай. Тэгээ бидний хувьд бол үүсгэн байгуулсан цаг үеинч гэсэн хөнгөн цацилын өсөлт хөгжилтэй нэлээд давхарцсан бас их гоё үед бас эхэлсэн. Тэгээд тэр үеийг хүмүүсээ сонирхолж их байсан. Учраас ч бас гайгүй урттай байсан гэж ойлгодог. Нөгөө талаас нөгөө бидний барьсан юм чи хөнгөн зах зээлийн санхүүгийн мэдээлэл гэдэг чинь өөрөө тийм хүн ойлгохооргүй зүйл биш ээ. Энгийнээр тэгж тайлбарлаж бичиж болт юм а гэдгийг хүмүүс харуулахыг бас хичээсэн. Тийм ч учраас нөгөө олон хүний юундас хүрсэн гэж боддог. Нөгөө уншихад ойлгомжтой байдаг энгийн минээр бичдэг тайлбарлах. Тэгэхээр хүмүүст ойлгуулъя, ялангуяа олон нийт улс төрийнхэнд ойлгуулъя гэвэл энгийн үг хэллэгээр бичиж л ойлгуулна шүү дээ. Тэгэхгүй мэргэжлийн үг хэллэгээр бичээд бол бараг хүн ойлгохгүй те. Тэгээ тэр талаас нь бол зөндөл олон юм хийсэн байна. Newsletter бид нар подкаст хийсэн, видео контент нэлээд хийсэн. Тэгээ дагаа зах зээл маань хөгжиж байгаа учраас бас ярих юмтэйч байлаа л да. Бичих юмтэйч байлаа. Тэгээ одоо бол би юу ч харддаг болсон гэхээр яг 30 хэдэн мянган subscriber гэл ер нь ингээд тогтоод ирж байгаа. Тэнгүүд монголчин угаасаа өргөний зах зээл нь идэвхтэй оролцдог. Монголын өргөний биржээр идэвхтэй оролцдог хүмүүсийн тооцоо 30-40 мянга байдаг байхгүй. Тэгээ тэр хүмүүсийн тоон дээр ер нь баг ирэл ханжаа гэж ойлгож байна. Бүр мастер хүрнэ гэвэл бас арай өөр хүрх систем шиг л. Яг тэрэндээ бол манайх бол яг хурж чадахгүй байгаа нэг үг хэлэхэд. Тэгээ дээрээс нь яг миний нэг ойлгосон юм. Бид нар чинь олон нийтийн санхүүгийн боловсролыг дэвшүүлнэ гэж хэлсэн чинь бодит байдал дээр манай улс төрийнхэн чинь шийдвэр гаргаснаар чинь бизнесийн эзэдүүд маань өөрсдөө нэгээ сайн ойлгохгүй юм байна шүү гэдгийг би сүүлийн хэдэн жил ойлгоод байгаа байхгүй. Энэ хүмүүс чинь эхлээ ойлгохгүй жиж бид нар яагаад эхлээ массыг ойлгох гэдэг лээ те олон нийтийг ойлгуулна гэдэг. Эхлээд гол энэ бизнесийн шийдвэр гаргаснаар улс төрийн шийдвэр гаргаснаар маань эхлээд ойлгох хэрэгтэй шүү дээ те. Тэгэхээр тэрлүү нэлээ юм хийх хэрэгтэй байна гэж л би ойлгосон. Тэгээд тэр чинь бол нэг алхам нь яг одоо CMM-ийн хувьд консалтинг зүйл хөдлөлийг үзүүлж байгаа нь
бизнес институтд ойлгуулна гэдэг чинь зүйл хүчлэгээний хүрээнд илүү ойлгох боломжтой юм байна л гэж утсан. Тэгэхээр дараагийн миний хувьд ч тийм нэг эх хэдэн жил бол илүү улс төрийн хүрээнд, шийдвэр гаргагч нарын хүрээнд энэ зах зээлийг ойлгуулах ажлыг хийх хэрэгтэй байна л гэж би өөртөө бодчиход тэр шигээ юм зорж юм хийчихдэг. Танаас CMM-ийн хувьд жишээ нь нэлээд их хөрөнгө оруулалтын форумуудыг за Америкийн нэгдсэн улсад, Сингапур, Австрали хийлөө, Японд хийлөө. Үгүй, Нью-Йорк, Сингапурт гэсэн. Нью-Йорк, Сингапурт зохион байгуулсан тийм. Тэгэхээр яг манай төрийнхэн бол нэг хэсэг ялангуяа бас энэ гадны гадаадд тийм хөрөнгө оруулалтын форумыг нэлээд их хийдэг байсан. Жишээ нь одоо Канад манад жишээ нь ингээл яг Монголын өдөр гээл тийм. Тэгэхээр зохион байгуулалт талаас ч айгуу тааруу тэгээд оролцогч талууд тийм өндөр сонирхол ерөөсөө харагдаагүй л дээ жишээ нь зүгээр очиод харсны үед хэлэхэд. Тэгэхээр танах яг хувийн компани ингээ байгуулах дээр яг давуу тал нь юу болж чадж байна? Үр дүн талаас ч гэдэг юм уу? Энд дээр чи юу анзаарв? Тэгээ энэ анхнаасаа хий гэсэн санаа ч гэсэн угаасаа гадны хөнгө зориулсан энэ форумуудыг чинь манай төрийнхэн бас үе хийдэг байсан тий. Тэгээд ялангуяа 10, 11, 12 онд нөгөө зах зээл эдийн засгийн өндөр өсөлттэй байхад бас нэлээд амжилттай байдаг. Амжилттай яг тэрийг дагаад бодлон хөнгө орж ирдэг байсан байлээ. Тэгээ хийх юм болсон. Тэнгүүт эндээс байгаа миний зүгээр дүнсэн юм болохоор төр хийхээр ер нь бол тийм тогтвортой хийж чадахгүй байна. Consistent тий. Яг тэгэхээр нэг дарга нэг сайд нь гарч ирэл хийчихье гэл. Нэг засаг солигдууд ч юм уу устөр гүйдэн үл болчдөг юм уу. Тийм байгаад иж болохгүй шүү дээ. Жишээ нь форум гэдэг чинь нэг талаасаа зүгээр нэг удаагийн ивент гэхээсээ илүү хүмүүс тийм платформ тий яг чиний хэлдгээр консистент доктортой зүйл баймаар юм шиг байна л да. Одоо хамгийн мундаг жишээ бол дэлхийн эдийн засгийн форум биш үү тий. Тэгэхээр нөгөө форум яг сайн хэлсэн платформ байх хэрэгтэй. Форум зөвхөн дангаараа форум байж болохгүй. Тэгээ бид эдийн анхнаасаа зорж байгаа юм болохоор Нью-Йорк, Сингапур сая хийлээ. Тэгээ энийг жил болгон хийх гэж. Жил болгон 4 сард Нью-Йоркт, жил болгон 11 сард Сингапурт хийя. За тэгээ консистент жил болгон очих нь тий. Одоо жил бол Нью-Йорк гэл очингууд бид Монголыг яг үндэ сайн мэддэг нь ховор ахгүй Монголыг мэддэг нь ховор. Гэхдээ жил болгон очиод ил эхний 2-3 жил жоохон мэдүүллээ, танилцлаа, танилцлаа. 3 4 5 жил хийсэн жоохон дийл одоо ийм боломж ингэж жоохон илүү детайл ярьж эхэллээ. 6-7 дахь жил хийсэн бодит хөрөнгө оруулах боломжтой л гэж би бол гэж л хараад байгаа байхгүй. Тэр 5-аас 10 жилийн дараа яг нөгөө бидний зорилго бол мэдээж гадны хөрөнгө оруулалт гэх Монголд татдаг шүү дээ. Тэгмүүд чи яг тэр бол 5-аас 10 жилийн дараа л бодитоор болох байхаа л гэж харж байгаа байхгүй. За тэгээд яг за энэ яг гол санаа нь гэж цаашдаа бид нар платформ болно гэж юу яриад байгаа юм гэхээр нэг удаа форум хийх гэж очин тэр чинь нэг ирж байгаа нэг 100 хүн байлаа гэхэд зүгээр бүртгүүлсэн нь 200 байгаа байхгүй. Тэгээд энэс 200 ирж байгаа. Тэгээд ирж ямар зүрхэн байгууллагууд байгаа. Тэр хүмүүстэй харилцаагаа байнга бэхжүүлэх мэдээлэлээр хангах шаардлагатай. Тэгэхээр бидэд бол 7 хоног болгон англи хэлээр бүртгүүлсэн хүмүүс рүү мэдээлэл явуулдаг. Вебинарууд зохион байгуулдаг. Судалгаа тодорхой хэмжээний репорт, monthly report, market report гаргаж явуулдаг. Тэгээд нөхцөлүүдийг мэдээлэлээр хангах гэдэг шүү дээ. За энэ жилээс бол бүр ингээд Монгол хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа төслүүд компаниуд юм байна гэсэн бүр тусдаа тийм платформ бүр ийм вебсайтыг хөгжүүлэх гэж байна. Бид нар ингээд Монголыг хийн тоох байл гэдэг нэг тийм байгаа. Гэхдээ гадны хөрөнгө оруулалт гадаад дэлхийд амар хүн байгаа шүү дээ. Хэдэн их $80. Зүгээр л сул хэвдэж байгаа. Хаана хөрөнгө оруулах яах вэ? За тэр дотор хөрөнгө оруулагч олон төрөл байгаа. Зарим нь бол эрсдэлтэй ч хамаагүй Монгол байх тухай дайнтай усад ч хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр чи Монгол өөрсдөө бид нар голох эсгүй байхгүй Монголд үгж хөнгө оруулчихдаг гэж юусоо бодож болохгүй. Монгол хөрөнгө оруулах гэсэн хүмүүс зөндөө байгаа байж болно. Гэхдээ бид нар тэр чи өөрсдөө эрэлхийлж авах гэсэн тэр хүмүүс эрэлхийлж хайж үшийн Монголд үгэн гэдэг өөрсдөө амар хайж явахгүй шүү дээ. Бид нар л эхлээд эхний эйжент нөгөө лид үгэн гэдэг шиг бид нар эхний хэлж байгаа Монгол гэдэг юм уусаага бас манай энэ чин зах зээл болж байгаа зөндөө бас манай банкны цалбар төлбөрийн системд чинь амар сайн шүү дээ Монгол. Боловсролын хувьд бас гайгүй нэг тийм муу ус биш. Залуу улс орны харуул хүн ам маань бас залуу нэлээд залуучууд боловсруулсан тий. Ингээд сайн талаа ярил ярихнууд бас байгаа аахгүй. Тэгэхээр өөртөө голохгүй явах хэрэгтэй байгаа юм л та. Тэр ихтэй зөвөр гаргаж ирэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэдэг чинь нөгөө
бид нар яг хөрөнгө оруулалт улс орны хэмжээнд компанийн хувьд хувь хүний хэмжиж ирсэн ерөөсөө нэг тийм ялгаатай жишээ хөрөнгө оруулагч нэг талдаа тоо буюу дата нэг талдаа стори л авах. Дата гэдэг нь санхүүг нь хэр байгаа юм бэ? Хэр чадамжтай, эдийн засаг нь яах гээд байгаа гэдэг санхүүгийн тоон үзүүлэлтүүд те. Нөгөө талдаа стори байгаа байхгүй юу? Буюу одоо яаж Elon Musk Tesla-г яаж тийм өндөрөөр үнэлдэг юм бэ те? Яг тоо харуулт ч тийж өндөрөөр үнэлдэггүй шүү дээ. А гэхэд цаан ч том стори яваад байхгүй те. Тэгээ хүмүүс чинь ихэнх хүмүүс чинь нөгөө хүн чинь угаасаа нэг юм машин биш шүү дээ. Нэг юм psychological юм хэрэгтэй те. Сэтгэлгээ нэг юм тэнгүүд бид нар чинь Монгол гэдэг сториг үүсгэх хэрэгтэй байхгүй. Монгол яг хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгээ Монгол сайн амжилттай хөрөнгө оруулсан түүхүүд байвал тэрийгээ промот хийх хэрэгтэй ч юм те. Дандаа л бид нар олон улсад Монголын талаар мэдээ гаргахтаа дандаа сөрөг мэдээлэл гаргадаг шүү дээ. Сөрөг нь угаасаа медиа дуртай учраас. Гэтэ эргийг бид нар зорж гаргах хэрэгтэй байхгүй өөрсдөө бүр нэг хүчээр гаргаж шүү дээ. Тэгэхээр одоо бидний хувьд бол нөгөө яг нөгөө CMM-ийн хувьд хийж байгаа Монголын юм хийж байгаа дээр нь бид чинь нөгөө компаниудад investor relations талын зүйл хөшлөг хийдэг. Investor relations буюу хөрөнгө оруулагчтай хэрхэн зөв харилцах вэ? Стратегийн хувьд те. Тэгэхээр яг нөгөө компанийн хувьд ийм төвшөнд ийм байна, улс орны хувьд ийм байна гэл тэр талаас нь харж ажиллаж сүүлийн хэмжээл гаргаж ажиллаж байна да. За тэгвэл энэ дээр би асуумаар тэгвэл хөрөнгө оруулагчтай яаж зөв харилцдгийг те. Та бас жишээ хэлээч. За үнэхээр хөрөнгө оруулалт татхаа явж байгаа бол энэ network амар чухал те. Одоо тэр network-о тордох хэрэгтэй, мэдээлэлээр хангах хэрэгтэй. Чи ингээд бас нэг жоохон харилцаа явах нь шүү дээ. Зүгээр л юу ингээд нэг хүнээс мөнгөний авах гэдэг юм биш болж шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг хөрөнгө оруулагчтай тэгвэл яаж зөв харьцах юм? За жишээ нь зарим бид хоёрыг жишээ нь зарим компаниуд сонсч, компани эзэдүүд сонсч магадгүй л те. Яаж зөв харилцах юм? Энэ харилцаан дээр яаж анхаарах хэрэгтэй юм? Компанийнхаа сториг одоо яаж одоо зөв өнцгөөс нь гаргаж ирэх хэрэгтэй юм те. Хамгийн түрүүнд бол ил тод байх шүү дээ. Мэдээллийн хувьд ил тод байх. Монголчин нэг сул таланд ихэнх мэдээлэлээ нуугаад байдсан шүү дээ. Тэр мэдээллийг нь яацах чинь тийм. Тийм шүү дээ. Юм зарах гад нөгөө зар тавихтаа хүртэл үнэ тавьдаг шүү. Тий. Тэгээд тэр мэдээллээр байн хангах те. Одоо ингээд нэг би Нью-Йоркт сурч байхдаа нэг кейсэд нэг би монголчууд байн гардаг. Сурч байхад нэг Казахстаны сангийн сайд байсан нөхөр тухайн үед Астанагийн олон улсын санхүүгийн төвийн захирал chairman байлоо. Тэр хүн Казахстан хэдэн дарганаар ирээд Нью-Йоркт ирээд тэгээд хөрөнгө оруулагчтай уулзалт хийсэн байхгүй. Хөрөнгө оруулалт Нью-Йорк төвтэй хөрөнгө оруулалтын сангийн менежерүүдтэй уулзалт хийсэн. Тэгээд тэр уулзсан дээр яг нэг сангийн менежер манай найз байж таарад Казахстан Америк нөхөр намайг өрөөд тэгээд би очиж сонирхож ирсэн. Тэр бол яг Орос Украины дан эхлэсийн дараахан байхгүй. Орос Украины дан эхлээд сарын дараа нүү та. Тэнгүүд чинь нөгөө нөхдүүд ирээд 2 цаг л уулзалт хийж байгаа. Шууд эхлээ асуулт хариулт шууд нэг харилцаа яриа яваад нээлт асуулт хариулт. За тэгвэл Казахстан руу нэгт хамгийн эхлээд очиж шууд англиар ярьчих байхгүй. Бүх юм нь англиар шүтүүд ярьчих. Тэр л амар сайн импрешн төрж шүү дээ. Тэр сэтгэл төрүүлж байгаа. Хоёрт нөгөө Орос Украины дан эхэлсэн гэдэг чинь өөрөө Монголд ямар нөлөөтэй байлаа, Казахстанд бүр нөлөөтэй байна шүү дээ. Нөгөө хөрөнгө оруулагч нарын нүдээр бол за энэ чи аюул боллоо. Орос одоо Казахстан Украин руу ингэж юм бол Казахстаныг яах вэ? Казахстаныг Орос яачих болж гэдэг юм уу те. Эсвэл эн чинь Казахстан энэс болоод маш асуудал орох үедээ ч гэдэг юм уу те. Оросын санкц жоон Казахстан руу нөлөөлөх боломжтой шүү дээ. Монгол хүртэл тийм давтаад ирсэн юм чи. Тэр асуултуудыг маш одоо ухаалгаар хариулж байгаа байхгүй. Энэ бол нэг талаас ийм эрсдэл байгаа ч энэ талдаа ийм боломжууд байгаа. Бид нар энэ боломжит эрсдлүүдийг бид нар ингэж давтуулахаар ийм юм хийж байна. Бид нар ингэнэ гэдэг. За харин зөвхөн үед бүр шударгаар л чаа. Энэ дээр яалчгүй танай тусламж хэрэгтэй байгаа. Эсвэл энэ бүр нөгөө барууны буюу Америкийн тусламж энэ дээр хэрэгтэй байгаа. Ийм учраас ийм юм яригдаж байна ч гэх юм уу тийм. Хөрөнгө оруулалтыг маш одоо ойлгомжтой мэдээлэлээр хангаад тэр хүмүүсийг зөвөөр чиглүүлж байгаа байхгүй. Монгол тарангууд улсын хэмжээнд жисэн компани хөвжсэн жоохон муу мэдээ байвал аль болох нуучи, дарчи гэдэг хандлага байдаг шүү дээ. Нэг юм чимээг хөвш өнгөрөөчи гэл те. Тэр чинь өөр аим муу байхгүй буруу. Харин ч тэр муу сөрөг мэдээлэл байвал тэрийг зөвөөр тайлбарлахыг хичээх те. Үнэхээр муу байл муугаар хэлэхтэй энэ юм байна гэхдээ энэ асуудал үүссэн
Хүлээн зөвшөөрөхтэй. Хүлээн зөвшөөрөөд гэхдээ энийг засахын тулд бид нар ийм хийж байна гэдэгтэй. Тэгээ тэр талын нөгөө эн чинь communication ажил гэж бас харж болохоор юм уу байгаа л та. Тэгээд энэ хамгийн чухал гэж би бодож байна. За хоёрт нь бол яг зөндөл юм ба. Гэхдээ хоёр юм бодлоо. Хоёрт нь бол өөрсдийнхөө нөгөө бизнесийг зүгээр ойлгуулж таниулах. Одоо нөгөө story гэж ярьлаа шүү дээ. Яагаад Elon Musk Tesla энэ үнэлэгдээд байгаа гэдэг дээр нөгөө нэг талдаа санхүү бизнесийн дата мэдээлэл яагаад. Тэг нөгөө талдаа энэ story байх хэрэгтэй гэдэг. Тэнгүүт манайхын чинь нөгөө эдэн тоол ярьдаг. Манай хөрөнгө юм ашиг юм гэл. Тэгээ тэр чинь нэг тэрээс хүн юу ойлгох хэвтэй тийм. Хүнд ойлгомжтой хэлээр сториг нь гаргаж тавих хэрэгтэй байхгүй. Тэр чинь өөрөө Монгол одоо нэг хийддэг зүйл яагаад юм л та. Одоо л нэг баг гаргаж гэлэх шиг байна. Тэгээ Америкт бол энэ бол түгээмэл зүйл шүү дээ. Нөгөө стартаптай хөрөнгө оруулахын тулд янз бүрээр стори хэлдэг шүү дээ. Одоо тэгэл яагаад энэ манай бизнес 5-10 жилийн дараа ийм болох юм бэ гэдгийг хүнд ойлгомжтой нүдэнд харагдтал нэг 2 слайд харуулаад ойлгуулдаг шүү дээ. Монголд тийм бол хэвчтэй хитэн 100 хуудас одоо перспективс гарах юм бол 4-5-600 хуудас юм байна шүү дээ. Тэрийг жирийн дундаж хүн уншихгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрхийн дараагаар яг энэ нөгөө шууд хүсэт компаниудын хувьд харахаар за банк хүссэн одоо инвесторч гэдэг юм тийм банк хүссэн бизнесийг бид юу н ойлгоод байна те. За ингээд зээл гаргаад ингээд банкны бизнесийг ерөөд нь ойлгоод тэгээ бусад салбарын хамгийн том тулгарч байгаа асуудал болохоор тэр салбарын бизнес онцлогийг ойлгохгүй байхгүй бизнес мэдээллийг салбарын нөгөө хөнгө оруулагч нар салбарын олзогч нар тэгэхээр нөгөө өөрсдийнхөө бизнес мэдээллийг бусдад ойлгуулна гэдэг чинь өөр амар том ажил байхгүй. За окей. Тэгэхээр сая юу гэж ярьлаа? Investor relation-ыг ярьлаа шүү дээ. За мэдээж компани өөрөө дата мэдээлэл нь ил тод байх хэрэгтэй юм байна. За мэдээж бизнес хөрөнгө оруулагчтай харилцахдаа ийм storyтой байх хэрэгтэй юм байна ядаж. За тэгвэл энэ хоёр нь байлаа окей. Болж юм те. За тэгвэл зарим хөрөнгө оруулагчтай асууж магадгүй л те. За тэгвэл жишээ нь үйлдвэрлэлийн салбарт ер нь ямар салбарт за тэгвэл танай яг нэвтрүүлсэн стандарт чи юу юм? За медиа компанийн хувьд бол таны редакцийн бодлого за тэр ёс зүйн дүрм тэр нарийн юмнууд нь юу юм? За үйлдвэрлэл дээр танах ISO HACCP юу нэвтрүүлсэн юм уу гэж ингээл харах багт те. Энэ дээр чи юу онцлох вэ? Стандарт дээр. Стандарт компанид бол хамгийн том яригдах юм нөгөө визээ дотор гэсэн засаглал шүү дээ те. Уусаал би ялангуяа Монголын компаниудын харахаар одоо хөрөнгө оруулагчийн зүгээс харахад хамгийн чухалчилж хардаг юм. Бараг санхүүгээс нь илүү хардаг юм. Эзэн нь хин юм бэ? Гол шэр холдор нь хин. Дээрээс нь хин өдөрддөг юм бэ? Туцын бүрэлдэхүүн ямар юм? CEO-ны хин юм бэ гэдэг нь амар чухал байхгүй. За тэгээд тэн дээр яг ингээд шудраг зарчмууд яг нөгөө засаглалын зөв зарчмууд явагддаг юм уу те. Тэн дээр яг сүүлийн хэдэн жил нөгөө компани засаглалын кодекс гэдэг зүйлсийг санхүүжилт орон сэржүүлээд компаниудаас авдаг болоо явж байгаа. Тэрнийхээ өөрөнд компаниудаас тэрний хүрээнд сайжруулах юм уу сайжруулаад явж байна. Тэгээд Монголд бас нөгөө ногоон санхүүжилтийн хүрээнд ESG гэдэг ойлголт бас нэлээд яригдаа. Тэр тал дээр бас том компанид ялангуяа илүү анхаарал сайжруулаад явж лээ л та. Тэгэхээр угаасаа л компанийн хувьд засаглалын зөв жишгийг нэвтрүүлсэн байх тийм. Тэгэхгүй нэг хүнээс хамааралтай компани ялангуяа том компаниуд ярьж байгаа шүү дээ. Стартап биш том компаниуд нэг хүнээс хамааралтай гэдэг бол тэр чинь маш эрсдэлтэй байхгүй. Тэр хүнээс хамаарат бүх юм хамаардаг юм гэдэг чинь. Тийм. Тэгэхээр энэ дээр тэр засаглалын бүх одоо кодекс засаглалын байх ёстой бүх юмнуудыг л харах ёстой л та. За хоёулынгийнх нь дараагийн сэдв санхүүгийн медиа гэсэн сэдв байгаа. За энэ бол би өөрөө ч гэсэн медиа салбарт ажиллаж исэн болохоор сонирхолтой сэдв санагдаж байна. Би чиний ажлыг бас өмнө сонсч ирсэн байна. Тэн дээр яг энэ нөгөө санхүүгийн чиглэлээр яг медиа компани одоо юу гэдэг энэ чиглэлийг яг мэргэжлийн төвшөнд ингээд яг хүнддэг те нарийн ярьдаг ийм компани хомс байна гэж чи хэлж ирсэн. Тэгэхээр энэний ач холбогдлыг хоёулаа ярил л да. За одоо олон улсад жишээ нь зарим судалгаа энэ төр уншихаар бол за Монголд бол жишээ нь манай медиа компаниуд за яг улс төрийн нөлөө төр зааваа юмнуудыг орхиод ярихад ер нь зар сурчлагаанаас санхүүжиж байгаа тийм. За ингээ контент дундаа реклам байршуулж байна. Контент бүтээж өгч байна тийм. Одоо ингээ контент маркетинг гэдэг ч юм уу.
За энэ ч өөрөө тэгээ ингээд айгу нэг талаасаа эрсдэл байгаа байхгүй тий. Зөвхөн ингээд сурталчилгаа хийж байгаа нөхдүүдээс л хамаарат байдаг. Одоо би жишээ нь нэг санхүүгийн одоо медиа компани эзэн байлаа гэхэд нэг одоо Монголын том компанитай амар том гэрээ байгуулад ажил гүйцэтгэлээ. Тэгснэ эргээд тэр компани сөрөг юмыг би ингээд мэдээ болгоод цацах юм уу тий. Чи ингээд сонголтын асуудал болчихж байгаа. Тэгэхээр нөгөө талаасаа яг олон улсад ингээд аль хэдийн нэвтрээд 10 жил болж байгаа юм жишээ нь одоо paywall байна тий. Уншигчдаасаа шууд тэднийг чаржлах тий. Уншигчид ингээд чанартай сэтгүүлзүүд мөнгө төлж сургах тий. Энэ чухал гэж би харж байна л да. Жишээ нь Монголд бол ингээд мэдээг бол жишээ нь үнэгүй зүйл гэж тэгж үзэх үзэл бол айгүй түгээмэл байгаа гэж би бодож байна. Мэдээж баруунд бол хөгжсөн улсуудад ингээд үнэхээр тэр Wall Street Journal нь байна уу, Bloomberg нь байна уу тий. Тэр paywall-ийн тэр одоо сар тутмын subscription төлбөрөө хүмүүс төлөөд ингээд уншаад аль хэдийн хөвшлөлөө явж байгаа. Тэгэхээр Монголд ч гэсэн гэхдээ яг хөө ингээд болохгүй асуудлууд байгаа ч гэсэн хэрэгжүүлэх орон зайн зах зээл нь бас тодорхой хэмжээнд байгаа болов уу гэж хараад байна. Тэгэхээр медиа компани ялангуяа санхүүгийн медиагийн контент хийж байгаа компани өөрөө санхүүгийн тал дээр ингээд эрсдлээ бууруулах алхмуудыг чи яаж харж байна? Тий, ер нь медиа ч өөр их сонин тэг бизнес гэхэд их сонин бизнес гэж хэлэх хэцүү юм шиг нэг юм. Яг мөнгө олъё гэж бодож байгаа юм бол их хэрэг зүйл байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө мөнгөтэй болёо гэж бодож ирэлцэг медиагийн бизнесийг гэж өөрөө жоохон нөгөө улс төрийн л нөгөө хар за юм хийлгдэг юм бол тий. Тийм гэдгийг ойлгосон гэдэг юм. Тэгээ анханасаа ч яг ер нь бол одоо нэг мэтгэл орсон байсан л зүйлтэй юм одоо миний бидний хувьд бол тий. Нөгөө бид ч одоо би ч одоо медиагийн хүн биш шүү дээ. Одоо эдийн засгийн одоо бакалавр мастер айлын эдийн засгийн онлоор хийсэн. Тэгэл илүү судалгааны талтай тий. Тэгээ нэг мэтгэл медиа бизнес гэж зүйлдээ өөрөө нөгөө ойлгох хичээгээл судлаа суралцаад явсан л та. Тэгээ яг хөө тэгээд энэ асуудалтай эхлээд яванд энэ чинь хүн манайх ч байсан илүү хүн ажиллуулад санхүүжилт хэрэгтэй болоод бас нэлээд зардал гардаг болоод эхлэнгүүт чинь санхүүгийн асуудлыг харж эхлэв шүү дээ. Тэгээд дээрэс нь чинь нөгөө санхүүгийн асуудал ч угаасаа редакцтайгаа уйлддаг. Буюу нөгөө бид нар чинь компани ялангуяа бид манайх ч өөрөө амар нюанстай зүйл яагаад гэвэл бидний бичиж байгаа юм тухайн компани нэр хүнд нөлөөлнө. Нөгөө талдаа манай уншигч нарын хамаатай хамаартай болж байгаа. Яагаад гэвэл тэр хүмүүс бидний бичсэнээс хамаарж хувьцаа авч магадгүй, хувьцаа зарж магадгүй тий. Тэгэхээр амар нюанстай хариуцлагатай зүйл болчихж байгаа бид хэдийн үед. За тэгээд тэнгуүч яг түрүүний хэлсэн нөгөө нэг компаниас нөгөө спонсорлуулдаг тэр компанид дандаа магтах хэрэгтэй юм шиг тий. Сайн зүйлийг нэрх хэрэгтэй юм шиг. Болж тэр нэг юм нюанс юутэй юм үсэн шүү дээ нэг юм. Тэгэнгүүт энэ дээр бид яадаг байсан гэхээр яг хуу за орлогын их өсвөрүүд ялчгүй сурчлагаас юу н хамаархаас өөр арга байхгүй одоохондоо бол ялчгүй л ихэнх нь сурчлагаас хамаарна. За бид гэхдээ өөрөөсөө үзээд одоо жишээ нь редакц болон тэр нөгөө борлуулалт гэх юм уу нөгөө байгууллагатай спонсорын сурчлага авдаг юмгаа салгасан. Одоо редакц одоо би илүү харьцдаг гэсэн бол илүү бизнес сейлс талаа манай нөгөө партнер ажилладаг ч юм уу те. Тэгснээр нөгөө редакц дээр бичиж байгаа хүмүүс маань нөгөө бизнесүүдтэй илүү нэг хойртод шаардлага байхгүй байдагс. Хоёрт бид нэр ялангуяа том мэдээ бичвэл өөрсдөө л бичдэг. Одоо нөгөө хүний өгснийг бич тавьдаг биш те. Өөрсдөө өнгө эсээр бичнэ гэдэг тийм шаардлага тавьдаг. Дээрээс нь редакцийн бодлогоо яг баримталдаг. Өөрөөр хэлбэл тухайн нэг мэдээн дээр хамтарч ажиллаа спонсортой мэдээн дээр ажиллаа гэдэг дараагийн тэр компани талын мэдээн дээр нөлөөлнө гэсэн үг шүү дээ. Орлогын одоо бидэд ингээл жилийн эцэс ч юм уу ингээл ингээл үнэхтэй. За ингээд бид нар хаанаас орлого олоод байна? Энэ компаниас ийм салбараас гэл харангуут бидэд аль болох хичээдэг юм. Аль болох олон өөр салбарын өөр компаниудаас спонсор санхүүжилттэй болдог болёо. Тэ? Өөрөөр хэлбэл өөр чиглэл өөр салбарын өөр компаниудаас арай бага дүнгээр одоо нэг сурчлага тавилдаг болёо гэсэн санаа шүү дээ. Тэгэхгүй одоо дандаа банкуд жишээ нь банкудаас л мөнгө олдог байвал тэр чинь банкуудын хармандал орж гэсэн үг шүү дээ. Ер нь бол санаа цаагаар мэдээж тэндээс банкудаас л мөнгө аваад байвал за аль нөгөөдөлтөй илүү ойр болчихсон гэсэн үг. Тэгэхээр бидний хичээдэг гэсэн юм орлогын их өсөөр төрөлжүүлэх хичээдэг гэсэн юм уу? Хин тул нөгөө илүү бид чинь бас видео контент
бусад төрлийн янз бүрийн контентууд нэмээд ньюслетер бол веб дээр илүү зүгээр баннер илүү байршуулдаг тий. Баннер ч юм болохоор илүү пассив орлогоолчтой шүү дээ. Нэг ямар тийм дээр нэг юм нюанстай бичгүй. Аль болох нөгөө өөрсдөө бичдэг нийтлэлийг төлбөртөө байлгахгүй бага байлгах дээр хичээдэг гэсэн юм уу. Одоо хүртэл тийм бодлого баримталдаг. Нийтлэлүүдийн одоо хэдэн хувь байлаа. Нилээн ер нь бол аль болох бага хувийг энэ л төлбөртөө байлгах. Тэгээ дэрийгээ бидэрт нөгөө банк хиндэг датагаар хандаг юм одоо нөгөө хөлөлөөр хах жилээр ажиллаад хүмүүстээ за тэдний нийтлэл биччихээ тэдний нийт төлбөртөө байсан байх шүү. Тэгэхээр одоо энэ одоо бидний нөгөө хүчээс хэмжээ сэтэрсэн нэвтрэг байна тий. Тэрийг ингэж хиндэг байсан гэх юм уу. Тэгэхээр яг ингээл өөрийнхөө хэмжээнд л чармааж байгаа гэсэн юм да. Тэгээ яг бидний хувьд аль болох тэн дээр нөгөө талаас манай уншигчнаар ч гэсэн нэлээд бас хатуу шаардлагатай шүү дээ. Жохон ингээл нэгтлийг барьсан юм бичсэнгөө нэлээд шүмжлэрнэ. Тэгэл анх яагаад энэ тэгвэл бид нэр одоо жишээ нь түрүүн хэлсэн редакцийн бодлогоор ялангуяа нөгөө манай хамгийн үнцэнтэй юм нөгөө манай урт бичдэг урт нийтлэлүүд байхгүй. Харин уртаар бичдэг. Тэн дээрээ бичгтээ ялангуяа компани IPO ч гэдэг бонд ч гэдэг юм уу тиймэрхүү юм бичвэл заавал эрсдлийг дурдна гэдэг байхгүй. Заавал нөгөө талыг дурдсан шүү. Энэ нөгөө төлбөртэй байсан ч хамаагүй гэдэг. Угаасаа хөрөнгө оруулалтын эрсдэл чинь тэгдэж шүү дээ. Хөрөнгө оруулалтын эрсдэл чинь заавал эрсдлийг дурдсан байх хэрэгтэй гэдэг. Тэгээ гэх мэт нөгөө редакцийн бодлогоороо жоохон яах хичээсэн. Тэгээд бидэд чинь сүүлд Financial Times-ийн нөгөө Монгол нөхцөлбөр хэрэгжээд байна шүү дээ. Тэр хөтөлбөр тэмцээд бас нэг одоо энэ жилдээ ер нь цаашдаа бидэд энэ зорилго бол түрүү хэлсэн paywall буюу төлбөртэй уншигч нартай болох те. Ер нь бол урт хугацаанд тэрлүүл явах хэрэгтэй юм байна. Гэхдээ яг Монголын зах зээл чи хэцүү шүү дээ. Одоо Wall Street Journal $7.1 манайхыг уншаач гэж гуйгаал явж тэгэл уншигч болохгүй л завж шүү дээ. Тэгэхэд бид нар чинь бол эдийн сая уншигчтэй шүү дээ. Тэгэхэд Монголд бид нар 10,000 хүн төлбөртэй уншуулдаг болъё. Сард 10,000-ыг өгөөч. За сард 10,000-ыг өгөөч гэхэд 10,000 хүн болох уу? Сард нэг аяг кофений мөнгө өгөөч гэвэл ер нь боломж бас тодорхой зах зээл байгаа юм шүү. Би бол яг манай яг энэ санхүүгийн мэдээгийн хувьд байгаа гэж хардаг. Яагаад гэвэл чинь нөгөө тэр амар нэлээд үнцэнтэй мэдээллийг өгж байгаа шүү дээ. Мэдээлэл өгж байгаа. Тэгээд тэр хүмүүс маань угаасаа л зорилго нь мөнгөө яаж зөв өдөртөх вэ гэж цаашаа юм явж байгаа учраас нэг төлбөртэй болъё гэвэл медианий дунд хамгийн боломжтой байх. Ялангуяа нөгөө юм нөгөө пресс медиануудтэй нөгөө текст бичмэл гэх юм уу. Тийм тэгэхээр зорилго бол тийм байна. Тэгээ эзэнээс яаж хэрэгжүүлэхэд бас жоохон хэрвэтэй л юм байлээ. Гэхдээ ялцгүй л тийш явах хэрэгтэй юм байна. Жишээ нь одоо медиа контент үйлдвэрлэл маань өөрөө нэлээд labor intensive буюу одоо хөдөлмөр их шаарддаг те. Айгүйх тийм хүний бүтээлч үйл ажиллагаа ингээд их шаарддаг гэдэг утгаараа бас зардал талаасаа ч тэр харсан нэлээх өндөр зардал ордог штэ. Одоо контент үйлдвэрлэл одоо ингээд нэг гоё видео контент хийх юм бол за тэгэл эвлүүлэг камер за нэг өчүүхэн жижиг микрофон хүртэл ямар үнэтэй хэлээ те. Ер нь бол айгүй медиа бизнес бол ийм онцлогтой байдаг. Тэгэхээр энэ дээр яг үр ашигыг дээшлүүлэх дээр чи юу гэж харж байна те. Яг миний харж байгаа бол те танайх бол жишээ нь яг санхүүгийн медиа чиглэлээр ингээд ялгаад брендинг талаасаач тэр ялгаралт талаасаач тэр айгу сайн байсан гэж би хувьдаа хардаг. Тэгэхээр ингээд яг зорилттой зах зээл рүү хүрэхэд үр дүнтэй байсан юм болов уу те. Тэг яг үнэн саний хэлснээр бид нөгөө яг сегментэл барьж аваад тэрийг л илүү барьсан л та нөгөө яг Монгол нөгөө бусад медиа ч юм бусад юу харахаар нөгөө амар олон төрлийн сэдвийг мэдээ хүнддэг те. Нэг ингээл Монголын улс төр явчихсан дараагийн пост нь NBA-гийн LeBron James тэгж яач гэдэг юм уу тэгээд ингээл хаамаагүй мэдээнүүд явуулахын үзэг болон бүрийн зарим нь бол яг хандлтаа өсгөх л бас явж байгаа юм л та. Тэнгүүд яг бид дэд бол илүү хатуу бодлоготой. Зөвхөн яг л нөгөө урдах сэдвээ байрна. Яг өөр нөгөө хандлт их авах сэдв байсан ч хамаагүй энэ ч бол манай юм биш шүү дээ гэдэг те. Тэр одоо Монголын улс төрийн юм чинь айлуулах баг болчтой шүү дээ. Бид ч юм хүмүүсийн санхүүдэл хэрэгтэй юм л бичиж байгаа учраас улс төрийн бүх драма болж байгаа юм бичнэ гэвэл одоо хандлт авах л ахалтай гэдэг чинь. Тэр хэмжээгээр бидний манай нөгөө хүний нөөцөд ч амар том асуудал шүү дээ. Одоо ялангуяа манай дээр чинь санхүүгийн медиа гэдэг чинь өөрөө шинэ сэдв чиглэл байгаад байгаа учраас яг тэр чиглэлээр бэлтгэгдсэн хүн гэж Монголд байхгүй шүү дээ. Бэлдэж л авч байгаа байхгүй.
Тэнгүүч тэр нэг бид нагч тийм олоолаа ажиллахгүй нэг яг редакц дээр яг нөгөө имэйл охмол нөгөө бичмэл дээр нэг ерөөхдөө яг 3-4 л ажилладаг байхгүй. Тэгээ тэр хүмүүсийн цагийг өөр юм дүрмээргүй ш. Тэр хүн яг л нөгөө бичдэг юмд илүү мэрэгшээл явж байгаа юм бид нар илүү үнцэнтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэгж нөгөө бүтээмжээ өндөр байлгах тий. Тэгээ нэг тэр сэдвээр олон бичиж гэх юм бол бүтээмж нэгсэн ш. Одоо бондын талаар нэг 5-10 мэдээ биччихвэл шал өөр болно доо нэг ихний 2 бичсэн. Тэгээл ингээл тэргээр мэрэгшээл явах нь чухлаа гэж илүү тэр талтай анхаарсан. Тэгээд яг хүний нөөцөд бас зовлон байгаа. Тэгээд яг санхүүгийн болохоор санхүүгийн салбарынхантай цалингийн үед сэтгүүл зүүн салбартай биш санхүүгийн салбартай өсөлтөх гээд байгаа байхгүй. Яагаад гэвэл манай ажиллаж байгаа хүмүүсийн банкуд ч гэдэм юм уу санхүүгийн салбарынхаа авах сонирхолтой. Тэнгүүч бид нар тэднээс өрсөлдөхүйц цалин бас өгөх ёстой бол сүүл рүүгээ эхэлсэн л тэг сүүлийн 2 жил бол ялангуяа. Тийм тэгээд яг бүтээмж юу талаас харах юм бол яг ажлын арга барил процесс improvement гэдэг юм ил байн гэдгийгсэн дөө. Одоо яг ажил ийм л процессор явнаа. Эхнээсээ дуусталтай гэдэг юм маш тодорхой байх. Бичвэрийн хувьд ямар стандарттай байх юм. Хэд одоо чинь манай Lemon Press-ийн стандарт чинь нэг параграф 5 мөрнөөс хэтрэхгүй, нэг нийтлэл хэдэн үгнээс хэтрэхгүй ийм байна гэдэг бүх юм маш тодорхой. Бараг жоохон механичлуулсан гэсэн байдагхгүй. Тэр хэмжээгээр л бүтээмжил хэсэхийг зорж байгаа гэх юм уу. За тэгэл спонсорын мэдээ орвол ийм процессор явна шүү те. Ингэж анхны компаниуд ингэж саналаа сонирхлоо гэж илэрхийлэн тэн дээр нь хин яаж ажиллах вэ? Тэгээд яа тохирсны дараа яг нөгөө writer бичиж байгаа хүн байна яаж ирэх ёстой ч юм гэдэг ч юм уу те. Гэмээс л нөгөө процессын юмнуудыг л байнга л нөгөө сайжруулахыг хичээдэг гэсэн дөө. Тэгээд одоо хүртэл те. Тэгээд аль болох смут явуулах. Тэгжиж л ер нь бол баг цөөх хүлээч гэсэн илүү хийх юм хийдэг байх. Импакт үзүүлэх гэдэг зүйл юугааллаа хардаг юм уу? Таны өмнөх ярьцлагыг бас сонсож байхад бас хэлж исэн. Тэгээ аливаа ажлыг ингээд карьераа солих гэж байгаа ч юм уу, шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа ч юм уу, шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол одоо яагаад гэдэг учир шалтгаанаа бас нэлээ бодиттой харах нь чухал юм болов уу гэж хэлж исэн. Тэгэхээр энэ дээр чи юу онцлж хэлэх вэ те? Одоо CMM-ийг яагаад байгуулга явж байна? За Lemon Press гэдэг юм уу? Энэ бүгдийг хийгээд байгаа ажлынхаа утга учир талаасаа, зорилго талаасаа тий. Энэ дээр чи юу хэлэх вэ? Тийм, ер нь тэгэл хүн чинь зорилгохгүй бол тэгээд амьдрах хэцүү юм шүү. Яг хувийн хувьд тий. Бас хийх гэдэг ажлынхаа нөгөө нөлөөг бас бодож үзэх нь чухал гэж исэн. Одоо чи би ч яслаг л Монгол нөгөө залуучуудын адилаар тэгэл гадаад мастер хийгээл 2 жил гаруй үйл өмч 23 он зунд төгсөж ирээл төгсөх үедээ бас дэлхийн гайгүй сургууль төгсчлөө. Тэгээд Америктай үлдээд ажиллаж болохоор үздэг ч юм уу гэл хүн хажууд найз өхөд юм уу ингээл 90 дөрвөн харж байна үлдээд жоо ажиллаж гэлээ. Тэгэл хойд бодож ирсэн Монгол буцаж яах вэ энд ажиллах уу гэл амьдрал мэдээж гадаад бол амьдрал гоё шүү дээ. Америкт бол амьдрал маш гоё. Цайлан бүж өндөртэй орчин сайхан те. Тэнгүүд нөгөө яагаад Монгол буцаад ер нь Монголдо ер нь янз бүр юм хийгээл ихтүүлээл ингээл явж байгаа юм. Зорилго нөгөө нөлөө гэдэг юм л бодсон л доо. Нөгөө хаана юу хийвэл би илүү энэ нөгөө нийгэмд илүү нөлөөлж чадах юм бэ? Буюу legacy гэж мэдэн штэ хувийн. Тэгэхээр надад бол тэрний илүү чухал санагддаг. Тэгээ legacy би хаана илүү үлдээж чадах юм бэ гэдэг. Тэгээ монголчин өөрөө яг зөндөө асуудалтай ч гэсэн зөндөө асуудал гэж нөгөө талтай зөндөх боломжтой гэсэн үг шүү дээ. Бид нар тийм ч хийж бүтээх боломж байна л. Тэгээ тэрийг л харсан. Тэгээ би нөгөө талаасаа мэдээж хүн чинь тэр боломж идэг тийм. Монголч мөнгө болоод баяжих зөндөл боломж байна шүү дээ. Маш сайхан гоё бизнес хийгээ тийм. Тэр хэмжээгээр legacy-г өсгөх боломж байна л гэж харсан. Тэгэхээр тэгж хараад за окей тэгвэл би юу хийж чадах юм бэ? Хаашаа хийх юм хэрэгтэй юм бэ гэж бодсон. За тэгээд яг нөгөө би ч яг нөгөө илүү эдийн засгийн мэргэжилтэй тэгээд илүү жоох нийгмийн асуудал бас жоох сонирхолтой нөхрөлтөө. Тэгээд яг Монголынхаа эдийн засаг Монголоо харахаар хөрөнгө оруулалт гэдэг юмыг зөв ойлгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах,
гадна дотны хөрөнгө оруулалтын орчныг илүү нөгөө хөрөнгө оруулалтын одоо эрх хувийг сайжруулах те гаднаас ялангуяа хөрөнгө оруулалт татах юм чинь амар чухал асуудал. Дөнгөж чинь сүүлийн хэдэн жил болохоор баг гадны хөрөнгө оруулалт шиг муу юм байхгүй ч шиг юм болцсон те. Зогсон байдал орсон энэ юм байна. Тэгэхээр энэ зах зээл энэ орчин руу ер нь жоохон ажиллах хэрэгтэй байна л гэж би өөртөө ясна гэд. Миний нөгөө би чинь Америкийн Fulbright институтын тэтгэлгээр явсан. Тэгээд тэтгэлэгтээ цэцлэг авах эсэндээ бичсэн юм байна. Америк Монголын хооронд хөрөнгө оруулалтын гүүр болж ажиллана гэх хөрөнгө оруулалт татна гэдэг зорилго бичиж явуулжсэн байхгүй. Тэгээд тухайд Монголд хөрөнгө оруулалтын сандаас ажиллаж исэн байгуулах гэж явж исэн гэсэн болохоор жоохон ойлгож эхэлжсэн үетэй. Тэгэхээр зорилго маань угаасаа л Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж тэр Монголын хөрөнгө оруулалтыг ба хөрөнгө оруулалтыг орчныг бас ингээд орчлуулж сурчлаад гадны хөрөнгө оруулалтыг татчих авчия. Тэгээ энэ чиглэл дээр яг бүх нөгөө платформ маягаар хийх ёстой зүйлийг бүгд нийя. Тэр формоос ахгуулаад энэ дунд нөгөө зөвлөх хүсдгээ те хооронд нь холбож өгөх ажлуудыг хүртэл хийя. Гэж л одоо өөрийнхөө хувьд ирэх нэг 4-5 жилийн зорилгыг бол тавьчихэл гэж хэлж байна да. За тэгэхээр хоёул за бизнесийн салбарт одоо энэ томоохон шилжилтийн талаар, за компаниудын талаар, хөрөнгө оруулалтын орчны талаар хөндөж ярьлаа тий. За энэтэй бас нэг холбогдох зүйл өөрөө судалгаа байдаг тий. Тэгээ альва ялангуяа их мөнгө яригдж байгаа асуудал дээр бол аль тодорхой судалгаанд үндэслэж одоо хөрөнгө оруулагчид шийдвэр гаргадаг шүү дээ. Тэгэхээр Монголд бол яг хөрөнгөний зах зээлтэй холбоотой за би яг эдийн засаг бизнесийн медиад ажиллаж ирсний хувьд хэлэхэд Монголд бол яг тийм бизнесийн орчинтой холбоотой хөрөнгөний зах зээлтэй холбоотой яг бариад авчгаар судалгаа бол маш хомс байдаг. Бидэд ч одоо нөгөө судалгаагүйгээр альваа хилцүүлэг ялангуяа бодлогын хилцүүлэг бизнес шийдвэр гаргах юм хэцүү шүү дээ. Энэ зөв шийдвэр гаргах. Тэгээд зах зээл байхад тийм судалгаа юм байхгүй. Дээрээс нь ялангуяа паблик гардаг судалгаа маш бага. Компаниуд юунууд ингээд өөрөөр өстөндөө хаалттай өрөөнд хийгээл ах байгаа. Тэгээд энэ дэхтэй очоод утгатай. Тэг яг судалгааны институт гэдэг чинь өөрөө нийгмийн хөгжлийн хувьд, нийгмийн олон олзорч талуудын хувьд нөгөө тэр хилцүүлэг альва асуудал дээр гарч аргументуудыг арай зөв чиглүүлэхэд хэрэг болох гэдэг ба шүү дээ. Арай нэг жоохон барьцтай тий. Тэгэхгүй одоо юу болж байгаа нөхөр янз бүрийн асуудал яригдахад дандаа л нэг олон янзын хүмүүсийн опинион. Тэр хүний зүрх санаа тий. Хүн болгон л янз бүрийн санаа байгаа шүү дээ. Тэгээд тэр чи одоо сонсоод байвал одоо манай их хурлын танхимд болох болд юм чи тэр хүн болгон янз бүр санаа гайл. Тэгээд тэн дээр нэг хилцүүлэг дээр нэг юм судалгаа бариад явуучих зүйл байх бараг байхгүй. Жилийн өмнө хөрөнгө оруулалтын тухай хуулийн хилцүүлэг болж хахад л тийм болсон шүү дээ. 100 жилээр газраа гадаадных нөхөх гээд байна. Тэг гээд байна гэл. Тэгээд нөгөө ишингууд тийм байхгүй. Тийм тэгээд нөгөө талдаа хуулийн өргөж мөрөн барьж байгаа хүмүүсээ хэлэхээр зөвхөн энэ гадны хөрөнгө оруулагчнаас ер нь судалгаа авсан юм байгаа юм. Энэ судалгаа байгаа юм. Судалгаа байхгүй. Тэгээд ингээд нөгөө яг нөгөө хуулийн юуг хамгаалчи ягаад нөгөө хөрөнгө оруулалт Монгол хөрөнгө оруулалтыг хийж байгаа гадныханд энэ хуулийн заалтыг өөрчлөх ёстой. Энэ хуулийн заалт өөрчлөгдчихвөл ягаад гадныхаа очих гээд байгаа юм бэ гэдгийг судлаагаар гаргацсан байвал жишээ нь олон нийтийн нийт хэмжээ гэж байгаа олон нийт байна. Ер нь бол институтууд хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэгээ тийм байхгүй. За дээрэс нь одоо ингээд олон нийтийн хилцүүлэг янз бүрийн салбарын тухай хилцүүлэг явахад юу болж ийм ихээр нэг тэгээд медиа дуурж байгаа янз бүрийн байр суурьтай тийм төлбөргүй зарим нь бол төлбөртэй явж байгаа шүү дээ. Хэдийн инфлюенсер маягийн нөхдүүд байгаа тийм нэг янз бүрийн нөхдүүд өөр өөрсдийн янз бүрийн байдлаар бичнэ. Сая одоо даатгалын тухай журмын тал дээр 700 сая төлөхөр боллоо гэж нэг хүмүүс бичээд нэг зүгээр нэг өгүүлбэл бичиж байгаа. Дэрийг нь хэдэн мянган ширлээл. Тэгээ ямар ч тийм байхгүй нэг хэд оног сошиалор суугаж байгаа л гинт наадах чам боллоо хаалаа гэж хууль сайд нь гарч ирэл гинт судалж байгаа тийм. Бас ямар судалгаа авахгүй. Тэгэхээр судалгааны ямар сайн институт байна гэдэг чинь өөрөө яг тийм асуудал болоход олон нийтийн итгэж болохуц тийм их сурулж хэрэгтэй байгаа байхгүй. Энэ одоо чинь Америкт бол одоо янз бүрийн чиглэлээр think tank-ууд нь байна л одоо тэр ангаахын хэмжээ нь эрүүл мэндийн хэмжээ нь те эсвэл санхүүгийн хэмжээ нь гэл. За Америкт бол Brookings гэдэг юм ингээл янз бүрээр байгаа. Тэнгүүд эднийх ийм судалгаа гарсан. Эдний энэ судлаач ингээ хилцсэн болвол ер нь энэ бол хамтаа шүү гэсэн жоох итгэж болох ч тийм институт Монгол байна уу гэхээр
Тэр нэг жоо хараат бус тийм институт байна уу гэхээр байхгүй байх таахгүй. Тэгэхээр чи одоо нөгөө ямар ч сэдвийг яаж ч эргүүлж болохоор байгаа дээ шүү дээ. Тэ? Мөнгөтэй л болвол тэгэхээр яг миний харж байгаа юм окей тэгвэл тэр итгэж болох үз нэр хүндтэй хөндлөнгийн тийм маш сайн одоо судлаач нарыг багтаасан тийм институцийг л ирээдүйд байгуулах хэрэгтэй байна. Тэрний эхлэлийг юу тавья. Баг багаар тий одоо манайд нь юу үгүй амар том институт байгуулж чадахгүй л гэхдээ баг багаар явах хэрэгтэй байна. Дээрээс нь яг нөгөө талд нь харуул одоо би ч бол илүү академик карьер хөөе гэж одоо мөрөөддөг байсан. Одоо тэр мөрөөдлөө одоо илүү интердисциплинер болоод байгаа юм яа. Гэхдээ одоо нэг академикээр явъя гэж байгаа залууч зөндөө биш шүү дээ. Одоо мастер PhD-ийг явж байгаа. Тэр хүмүүс Монгол гайгүй орлоготой ажиллаж амьдрах боломж амар хомос байгаа хөөхгүй. Тэр хүмүүст энэ сайн институт байгуулагдаад санхүүжилтийн хувьд гайгүй шийдэгдээд яг юм бол тийм залуучуудад ажиллаад хангалттай цалин орлоготой ажиллаад явах боломжтой институцийг байгуулъя л гэсэн зорилго байгаад байгаа байхгүй. Эсвэл нөгөө тэр хүмүүс маань их сургуультай багшлаг хажуугаар нь давхар энд ажиллаад давхар орлогоороо болоод тэгээд яг нөгөө өөрийнхөө хүссэн академик ажлаа хийгээд хангалттай ажил шимжрэх тийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна гэж. Тийм судалгаа хийгээд тодорхой гаргаад ирлээ гэхэд нөгөө олон нийтэд хүрэх маань нэг тусдаа асуудал болж шүү дээ. Энэ дээр яавал олон нийтэд хүрэх юм? Угаасаа think tank маань өөрөө медиа хэсэгт ажиллах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр тийм баг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн. Think tank судалгааны институт гэвэл хэдэн өдний шийдлээ судлаач нар сууж иж болохгүй болчиход байгаа байхгүй одоо. Яг одоо ч манай нөхцөлтэй л тийм байгаа судалгааны байгаа хүрээлэнгүүд нэг 4-5 яг эрдэмтэн хүмүүс маягийн хүмүүс суугаал гэж штэ. Тэгэл байх юм бичээд байх юм судлал гарна. Тэгээ нэг 100 утастай 60 утастай тайлан гарна. Тэгэл болчиход байгаа байхгүй тэрийг хэвлэнэ. Тэгээ сайтн дээр нэг PDF-аар тавиулна. Тэнгүү судалгааны институт ч одоо хийсэн судалгаагаа хэд хэдэн артикл нийтлэл болгож гаргана. Тэр нь вебсайт нь гоё байх хэрэгтэй. За тэрийг хэд хэдэн пост болгоно, инфографикс болгоно. Тэрийг сошиал сувгууд дээр тавих хэрэгтэй. Видео контент болгох хэрэгтэй. За вебинар хийх хэрэгтэй. За тэн дээр шаардлагатай бол бүр ивент дээр өөрсдийнхөө тэр юм хийх хэрэгтэй ч гэдэг юм те. Нэг талаас нь медиа кампани шиг ажиллах болчиход байгаа юм. Бид нар одоо Harvard Business Review гэж төндөл уншиж. Тэр чинь бол медиа кампани шиг ажилладаг шүү дээ. Гэхдээ нэг талын судалгааны байгууллага шиг те. Тэгэхээр яг судалгааны л байгууллага байхгүй. Гэхдээ operational талдаа илүү нөгөө медиа кампани шиг ажиллаж ич тэр үнд үрж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр яг би нөгөө хэд хэдэн юм уншижсэн. Яалчгүй хэмэл болцсон бэл. Тэгэхээр би нөгөө барууны Америк шиг гэдэг байгаа Америк think tank-д тийм байдаг байхгүй. Тэгэхээр яг тэр тал руу илүү нөгөө олон хүнд хүрэх. Тэгээд нөгөө сошиалын хариу сошиал хаягууд нь хэдэн 100 мянган фолловерс болцсон байх хэрэгтэй л хэлэх гээд байгаа. Тэгэхээр хийсэн судалгаагаа олон нийт ойлгох хэлээр бүр жижигчээс гаргаж тавих хэрэгтэй гэж. Яг үнэ. Санал нэг байна. За баярлалаа. Тэгэхээр золгоёртой өнөөдөр бид санхүүгийн медиа, хөрөнгө оруулалтын орчин, за бизнесийн орчны томоохон шилжилт судалгаа гэдээ маш өргөн сэдвүүдийг хөндөж ярилцлаа. Тэгээд бас бидэнд цагаа гаргаад туршлагаасаа үнэтэй мэдээлэл бас хуваалцсанд маш их баярлалаа. Таны ус цаашдын ажилд маш өндөр амжилт хүсье. За урьж оролцуулсанд маш их баярлалаа. За баярлалаа.